Цаануудаа бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр Японы үйл үг болон хувирлын талаар үзэх болно. За Японы үйл үг нь хувраагүй байхдаа үгийг игээр төгссөн байдаг. За манай монгол хэлний үйл үг чинь хэгийн игнийгээ хувраагүй байхдаа төгссөн байдаг шүү дээ. Харах сонсох үзэх харах гэх мэт. За харин Япон болохоор энэ үгийн игнийгээр төгссөн байвал үйл үг байна. За ингээ хувраагүй байгаа үйл үгийг нь жишоке гэж нэрлэдэг. За юугаар төгссөн үйл үг байхгүй шүү. За бусдаар нь төгссөн байгаа. За жишээ нь ику, нэру, ханасу, тацу, үцү, ному гэх мэт бүгдээрээ үгийн игнийгээр төгссөн үг байна. За Японы үйл үгийг дотор нь 3 бүлэгт хуваадаг. За хамгийн амархнаар нэхлээ 2 дугаар бүлгээс нэхлээ тайлбарлая. За 2 дугаар бүлгийн үйл үг нь игийн игнэ болон эгийн игнэгийн араас рүү үсэг байх юм бол энэ нь бол 2 дугаар бүлгийн үйл үг гэдэг. Жишээлбэл нэрү одоо энэ нэ үсэг тэгээд рүү байгаа ч гэдэг тий. Нэрү унтах 2 дугаар бүлгийн үйл үг. Таберу эгийн игнэ рүү бэгийн игнэ байна тий. За кангайру за энэ э үсэг байна тий бодох. Ирү байх ингээд эдгээр нь 2 дугаар бүлгийн үйл үг байдаг. За 3 дугаар бүлгийн үйл үг нь болохоор сүрү күрүүгээр төгссөн байдаг. Ингээд цаанаасаа заагаад төгссөн байдаг. Жишээлбэл бенкио сүрү хичээл хийх, яко сүрү аялах, күрүү ирэх гэх мэт. За 1-р бүлэг нь харин нөгөө 2 3 дугаар бүлэгт ороогүй үлдсэн бүх үйл үг нь 1-р бүлэгт ордог. За бас 2 дугаар бүлэг шиг харагдаг мөртлөө дүрмийн бас 16 хүн байдаг. За энэ нь бас 1-р бүлэг рүү ордог. Жишээлбэл аав, ику, ханасу, кайру. За кайру болохоор нөгөө дүрмийн бос 2 дугаар бүлэг шиг харагдаг мөртлөө 1-р бүлэгт ордог үг байна. За энэ нь бол 1-р бүлэгт ордог гэрлүүгээ харих, улс руу харих гэх мэт одоо тийм утгатай үг. За одоо үйл үгийн хувирлын талаар үзье. За Японы ерөнхийдөө одоо цаг өнгөрсөн цаг байдаг гэж нөгөө дэсийн хувирал дээр бүүнөрөө ярьж ирсэн тий. За тэгээд яг тэрнтэйгээ адилхан. За одоо цагийн батлагдсан хэлбэр дээр мас болдог. За энэ нь бол дагийн дөрвөн зэрэг байна. Даг. За одоо цагийн үгүйсгсэн хэлбэр дээр масен. За энэ нь бол тэгэхгүй, ингэхгүй гэсэн утгатай. Одоо уухгүй, харахгүй, сонсохгүй гэдэг ч юм уу те. За өнгөрсөн цагийн батлагдсан хэлбэр дээр маштай болгоно. За энэ нь бол тэгсэн, ингэсэн сангийн дөрвөн зэрэг байна. За өнгөрсөн цагийн үгүйсгсэн хэлбэр дээр масен дэш та. За энэ нь тэгээгүй, ингээгүй гэсэн утгатай болтгоо. За одоо бүгдээрээ нөгөө үйл 3 бүлэг байгаа шүү дээ. 3 бүлгээ мас руугаа яаж хувирах талаар үздэцгээе. За 1-р бүлгийн үйл үг нь мас руу яаж хувирах вэ гэх юм бол нөгөө үйл үг чинь ингээд энэ ягаанаар байгаа үгийн игнэгээр төгссөн байгаа шүү дээ. За тэгээ 1-р бүлгийн үйл үг нь хувирахтаа үгийн игнээс шууд игийн игнэр рүүгээ шилжээд мас залгадаг. Жишээлбэл кау гэдэг худалдаж авах гэдэг үг маань каймас худалдаж авдаг болно гэсэн үг. Одоо үү чинь и болчихно гэсэн үг. За ханаас ярих гэдэг үг маань ханаши масен сүүн ши болчихж байна гэсэн үг. Өгөөку хөдлөх, өгөөки масен күүн ки болчихж байна гэсэн үг. Асобу тоглох гэдэг үг байна тий. Тэгвэл асуби масен дэш та тоглоогүй буюу бүүн би болдё. Тэгэхээр ерөнхийдөө бол үгийн игнэний үйл үг нь шууд дээдлийнхаа и рүү шилжиж байна. Тэгээ мас авна гэсэн үг. За дараа чинь 2 дугаар бүлгийн үйл үгийн хувирлал нь болохоор маш амархан. 2 дугаар бүлгийн үйл үг чинь бүгдээрээ ер нь рүүгээс төгссөн байна. За тэнгүүдээ 2 дугаар бүлэг хувирахтаа рүүгээ хасаа шүү масаа залгачдаг. Жишээлбэл таберу гэдэг үг маань таби мас рүүгээ шууд хасж байна. Нэрү гэдэг үг маань немашта буюу рүүгээс шууд хасж байна гэсэн хамгийн амархан. За 3 дугаар бүлгийн үйл үг нь болохоор үнцээр өөрчилдөг. Сүрү маань шимас, күрү маань кимас. Жишээ нь бенкио сүрү гэдэг үг маань бенкио шимас. Мотте күрү авч ирэх гэдэг үг маань мотте кимашта. Гэж шууд үнцээрээ яг ингэрэн л хуурчна. Шимас, шимашта, шимасен, шимасен дэшта, кимас, кимашта, кимасен, кимасен дэшта гэд хуурчна гэсэн үг. За энэ бол хичээл дээр ашиглагдах ер нь үгнүүд байна. За кеса гэх юм бол өнөө өглөө, комбан гэх юм бол өнөө орой, майничи гэх юм бол өдөр бүр, маяса гэх юм бол өглөө бүр, майбан гэх юм бол орой бүр, аса хирүү ёруу. Аса гэх нь өглөө, хирүү гэдэг нь өдөр, бан гэх юм бол орой гэсэн үг байна. За одоо үдсэн үйл үгэн дээрээ саяны үгээ ашиглаад үзвэл майничи бенкио шимас өдөр бүр хичээл гэдэг.
кесамимашта өнөөгөө харсан. Одоо жишээлбэл чи тэр хүнийг харсан уу, ингэсэн үү, түлхүүр харсан уу ч юм уу тий. Өглөө харсан штэ гэдэг ч юм уу тий. За майбан табимаса. Чи орой болгон одоо кофе уудгүй, өндөг иддэггүй, будаа иддэггүй, мах иддэггүй гэдэг хонгод орой болго иддгийг гэх мэт ашиглана гэсэн. За өнөөдрийн хичээл ингээд дуслаа. Анхаарлаа хандуулсан явдалд баярлалаа. За би даалгаврыг даалгавар хэсэгт оруулнаа. Та бүхэн даалгавраа хийгээрэй.